философи, концепт, за масс процесс энэ гурыг холиод байгаа юм шиг анзаарагдаад байдаг. За эсвэл эсвэргээрээ би дижитал архитектурыг илүү тэр концепт гэдэг маань болохоор хэлбэр биш юм аа. Гол агуулга нь тэр үзэл санаа. Хэлбэр бол хамгийн эцээст ер нь концептыг сайн задлж сурахмаа л их сургуулиас сурах ёстой зүйл гэж ойлгож болно. Тэр сүлд нэр энэ дээр нэг амар гоё энэ дээр хийгээд маш гоё болж харагдаж байгаа байж болно. Гэтэ тэр бол зүгээр л хоосон арга яс. Миний одоо шүмжлээд байгаа тал нь сонгон гүнгүүд бөөрөхийн хэлбэртэй сонгоны дүр галууны шүүмж дээр байдаг шиг галуу гэдэг барилга гингүүтэй л айчингуудаа галууны хэлбэртэй юм хингүүтэй дотор франкер ч юм уу. За ер нь хичээж үе гэж ярьдаг одоо модерн барилгын дараа үед болохоор ямар уур амьсгал үүссэн бэ гэхээр энэ бол маш тодорхой болох хэвээр. Тэр тодорхой зүйл маань хазаах ёсгүй. Хазаах концепт гэж юу вэ? За концептийн талаар би заавал нэг ярих гэж бодож байсан эртнээс. За тэгээ энийг ярьж байгаа шалтгаан нь болохоор за манай оюутнууд, за мөн архитекторууд яг энэ концептийн тухайд сайн ойлголт байхгүй байгаа юм шиг ер нь философи, концепт, за масс процесс энэ гурыг холиод байгаа юм шиг анзаарагдаад байдаг. Тэгээд за өөрийнхөө хэмжээнд ямар ч зүйл энэ гурвын ялгааг болно. Яагаад хэрэгтэй? Концептыг яаж одоо бариул илүү амархан байдгүй гэсэн типүүдийг та бүхэнд өгье гэж бодож байна. За нэгт философи гэж юу вэ? За архитектуруудын хувьд философи болон концептийн ялгаа та бүхэнд хэлье. За философи гэдэг маань болохоор илүү өргөн хүрээндээ тухайн хүний үзэл санааг хэлж байгаа гэж ойлгож болно. Тухайн барилгын философи гэхээсээ илүүтэйгээр за жишээлх юм бол би илүү ногоон байгууллагад илүү байгальд ээлтэй барилгуудыг илүүд үздэг. Би тим архитектор байгальд ээлтэй архитектурыг хийх болно гэсэн зорилготой хүн байх юм бол тэр тухайн хүний тим философи байд тийм үү. За эсвэл эсвэргээрээ би дижитал архитектурыг илүү хөгжүүлмээр байна. За эсвэл сүүлийн үеийн гэж ярих юм бол одоо нийтийн амьдрал, хамтын амьдралыг илүү ээлтэй байдлаар шийдэх тийм орон зайг би бүтээх болно гэсэн философитой бүх барилгатаа тэрийг шингээх гэж хичээдэг зүйлийг философи гэж ойлгож болно. За философоос гадна одоо болохоор концепт. За концепт гэдэг маань болохоор философиг бодвол илүү жижигхэн гэхдээ тухайн прожект болгон дээр хамаарагдана гэсэн үг. За жишээлбэл оюутнуудын жишээлх юм бол прожектууд дээр ярих юм бол яагаад гэдэг асуултанд хамгийн сайн хариулж чадагдах бүх тэр прожект тэр барилгад хамаарал гол зорилго чинь концепт гэж ойлгож болно. Тэгэхээр ялгаа нь гэх юм бол философи гэдэг маань илүү том амьдралын хүнэд өөрийн чинь үзэл санаа байх ёстой бол концепт гэдэг маань тэр барилгын үзэл санаа байх ёстой, гол утга нь байх ёстой гэж ойлгож байна. За масс процесс би энэ масс процессыг яагаад ярьж байгаа вэ гэхээр за Монгол оюутнуудын зүгээр төгсөлтийн материалууд ер нь бүтээлүүдийг нь хараад ахад концепт гэснийхээ дор масс процессуудаа тавьсан байдаг. Тэр нь болохоор юу вэ гэхээр энэ барилга маань ингэж эндээсээ ийм хэлбэр гараад ийм хэлбэр гарсан шалтгааныг гаргаж ирээд байдаг. Тэр концепт гэдэг маань болохоор хэлбэр биш юм аа. Гол агуулга нь тэр үзэл санаа. Хэлбэр бол дараа нь яаж ч болно. Орон зайн төлөвлөгөө яаж гарснаас хамаарат гадна талд маань өөрөө дагаад үүсч болно. Тэрийг дараа нь зүгээр өөрчилсөн ч болно. Тэр бол нэг тийм чухал биш гэсэн үг. За мөн концепт сайн бариад тэрийгэ маш сайн задлж чаддаг оюутан бол хамгийн сайн оюутан гэж ойлгож болно. Мэдээж 4 жил 5 жилийн турш сурсан ч байсан гэсэн хамгийн эцээст ер нь концептыг сайн задлж сурахмаа л ер нь архитектор хүний их сургуулиас сурах ёстой зүйл гэж ойлгож болно. Тэр бол хамгийн том зүйл гэсэн. Тийм ч учраас зураг төслийн хичээл маань 8 кредит ч юм уу миний хувьд бол 8 кредитээр сурдаг байсан. Концептыг сайн задлж чаддаг болсон хүний давуу тал нь юу вэ гэхээр за ихэвчлэн оюутнууд маань яадаг вэ гэхээр хамгийн ихэнд концептын дээрээ ерөөсө гацаад юу гэдгийг ойлгохгүй өөрөө юу хийхийг хүсэж байгаагүй ойлгохгүйгээсээ болоод бүх юм сүрчдэг талаа хүртэл тэрийгэ барьж чадахгүй за сүүлд нь зүгээр л за юу ч хамаагүй хийгээд дуусгая багшигаа ятгах чадахгүй өөрийнхөө үзэл санаа хүр би ийм хийх ёстой маа гэдгээ итгүүлж чадахгүй байгаа болохоор тэр маань тэр доороо ингээд унтарчдаг. Яг өөрөө юу хийхийг хүсэж байгаагаа мэдэхгүй байна гэсэн үг. Тийм болохоор хамгийн гол давуу тал энийг ойлгосноороо цаг хугацааг маш их хэмнэн. Тэгээ өөрийнхөө үзэл санаандаа тааруулж хийж байгаа хүн чинь урамтай байх болно. Тэгээ багшигаа ятгаад ирэхээр ирнэ гэдэг маань ажлын байран дээр гараад харилцагчийг ятгах маш том чадвар сурж байгаа гэж ойлгож байна.
бас нэгэн асуудал бол за концептыг барьж чадахгүй эсвэл концепт ямар ч хэрэггүй гэж боддог оюутнууд яадаг вэ гингүүтээ зүгээр л сүлднэр энэ дээр нэг амар гоё рендеринг хийгээд амар гоё пасад хийгээд ч юм уу ингээд болгоч ингэж боддог. Гэхдээ яг үнэндээ хит тэр хүний бүтээл яг эцсийн дүндээ маш гоё болж харагдаж байгаа байж болно. Гэхдээ тэр бол зүгээр л хоосон арга яс, хоосон арьс, дотроо юу ч ямар ч утга байхгүй, гол агуулга байхгүй, ямар ч өөрийн гэсэн үзэл санаа юу хийх гэсэн тийм үзэл санаа байхгүй болохоор тэр бол зүгээр л 0 гэсэн үг. Эсвэргээрээ өөрийн гол үзэл санаагаа тэр дотроо шингээсэн. Гэхдээ тэр шингээх үйл явц маань маш удаан явсан болохоор гадна тал ч юм уу үзэмжин дээр анхаарч чадаагүй бол тэр бол харьцангуй бас окей. Ягаад гэвэл гол утга санааг шингээн гэдэг маань архитектор хүний хамгийн гол даалгавар шүү дээ. Энэ маань бас бус мэрэгжил архитектор гэдэг хүний мэрэгжлийн онцлог нь тэр болж өгч байгаа. Тэрнээс биш ямар нэг зүгээр л нэг энгийн мэрэгжилтэн хүн зүгээр загварын мэдрэмжтэй хүн хийх юм бол тэгэл эн чинь зүгээр л хүний хийхдэг зүйл болохоос архитектор хүний хийх зүйл биш болчихж байгаа байхгүй юу? Гадна талын биш дотор талын тэр гол санаагаа шийдэх хүн бол гадна талд бол ямар ихэнх одоо том брэндүүдийн барилгуудыг харах юм бол гол орон зайгаа архитектор нь хийгээд гадна талын фасадыг нь шаалбар хувцас дизайнерт өгдөг. Тим ажлууд зөндөө гардаг. Тийм болохоор юу хэлэх гээд байна гэхээр хамгийн гол нь гол санаа, концепт, тэр хэлбэр дүрс биш, гол нь концепт. Одоо би жишээлх юм бол манай нэг багшийн жишээ авч ясан нэг зүйлийг та бүхэнд бас хэлье л да. Жишээлх юм бол сонгон гэдэг нэртэй концепт байг. Тэгвэл сонгон гэдэг нэртэй концепт байх юм бол миний одоо шүмжлээд байгаа тал нь сонгон гүнгүүд бөөрийнхий хэлбэртэй сонгоны дүрстэй барилга байх хэвээр. Тэрэн дотор орон зайгаа үүсгэнэ гэж ойлгоод байгаа байхгүй юу? Тэр чинь ерөөсөө тэр концепт биш. Тэр чинь зүгээр л сонгоны хэлбэр байгаа даа болохоос биш. Эсвэргээрээ яаж концепттэйгээ ойртож концептыг тайлах ёстой вэ гэхээр би яагаад заавал энэ сонгон гэдэг концепттэй барилгыг энэ газар хийх гээд байгаа. Сонгон ямар давуу талтай юм? Сонгоны жишээлх юм бол юу гэдэг сонгоны онцлогуудыг өөрийн хэмжээнд судлаад сонгоны хүнд өгөх нөлөө тэр дундаас барилгынхаа орон зайг олно гэсэн үг. Жишээлх юм бол ийм байж болно. Сонгон гэдэг маань олон давхаргатай. Тийм болохоор тэр олон давхаргын дундаас ийм үүсч болно, ийм орон зай үүсч болно. Би энийг ингэж ойлгосон болохоор орон зай хувьд ингэж төлөвлөлөө. Ингэх юм бол концепттэй тайлж байгаа хэлбэр. Тэрнээс биш одоо Роберт Венчуригийн нөгөө нэг галууны шүүмж дээр байдаг шиг галуу гэдэг барилга гингүүтэл айчингуудаа галууны хэлбэртэй юм хингүүтэй дотор талд нь орон зай хийчихнэ. Энд чинь ямар ч утгагүй дараа нь галуу гэдэг зүйл дээр дотор талд нь зүгээр л нэг өөр зориулалттай зүйл ороход тэр барилганы чинь утга санаа тэр чигтээ алдагдаад явчихна. Тийм болохоор концепт гэдэг бол орон зайн задаргаа. Орон зайн тайлал гэж болох юм байна. Ингээд бодонгууд та бүхэн зарим хүмүүс ингэдэг. Тэгхийн бол Фрэнк Гери ч юм уу за ер нь хичээж үе гэж ярьдаг одоо модерн барилгын дараа үед болохоор ямар уур амьсгал үүссэн бэ гэхээр энэ дөрвөлжин барилгуудаас бид нэр залхаж чинь зүгээр бүх юмыг бид нар үл ойшоогоод бүгдээрингийн одоо задгаас итгэж тэрс үзэл санаа гэдэг юм уу ийм үзэл санаа байдаг. Тэр маань болохоор одоо Фрэнк Гери шиг одоо ингэж цаас бацангуудаа шидэнгүүтээ тэрийг дуурайгаа тиймч гэдэг юм уу ийм санаа. Гэхдээ энэ маань болохоор концепт гэдгээсээ илүү философи тэр тухайн хүний үзэл санаагаа ямар нэгэн байдлаар шингээх гээд зүгээр би ингэмээр байна гэд орилж байгаа тийм одоо үзэл санаа философийн хувьд тэрийгээ дааж байгаа хүн байгаа шүү дээ. Тэгхгүйгээр үнэхээр та бодоорой би тэгвэл тэгмээр байна гэж бодож байгаа бол таны хийсэн зүйл чинь ямар үзэл санаатай? Яг юу хийхийг хүссэн юм бэ? Үнэхээр тийм үзэл санаа байсан уу гэдгээ бас бодох шаардлагатай байх гэж бодож байна. Тэгээ би оюутнуудад ялангуяа нэг тип хит 2-3 тип өгье гэж бодож байна. Концептыг тайлах тал дээр. За хамгийн гол нь концепт гэдэг бол мэдлэг хамгийн их чухал юм боддог байх хэрэгтэй. Нэгт. За хоёрт болохоор процессор аль хэдийн мэддэг төлөвлөгөөгөө маш сайн гаргадаг байх хэрэгтэй. Эхлээд газрын тэр тухайн газрынхаа түүх, газрынхаа онцлог, энэ газар яг ямар барилга хүсэж байгаа юм бэ гэдгийг маш сайн тодорхойлох хэрэгтэй.
За энэ маань өөрөө юу гэсэн үг вэ гэхээр тухайн газар маань өөртөө зориулсан баригдлагыг шингээсэн байдаг гэсэн. Тэр бүх мэдээллийг би ийм газар хүсэж байна. Тэрийг маш сайн унших хэрэгтэй. За тэгэнгүүтээ түнд тарсан шийдлээ болоод асуудлуудаа ягаад би өөрийн үзэл санаагаа шингээгээд ийм барилга барихмаар байна гэсэн юм тодорхой, маш тодорхой болох хэрэгтэй. Тэр тодорхой зүйл маань хазаах ёсгүй. Хазаах юм бол архитектор биш зүгээр л хин ч хамаагүй хийж чадах тийм л юм болоо хоёр чинь. Тэр гол санаагаа та шингээх хэрэгтэй. За түүний дараа түүнийгээ үгээр цэгцлээд за ерөнхийдөө ийм дараалалтай би ингэж явна. Keyword-оор за тухайн нэг үгээр за ийм барилга. Жишээлх юм бол хамтрал тосхон гэдэг ч юм уу тийм концепт байж болно шүү дээ. Тэрийгээ би ингэж ойлгож байгаа болохоор энийгээ би ингэж тайлна. Миний хувьд ийм юм аа. Ийм болохоор ийм барилга үүсэж байгаа маа. Яагаад энэ барилга яагаад ийм юм? Яагаад дөрвөлжин болсон байгаа? Яагаад дотор талд нь ийм байгаа? Яагаад ийм байгаа? Энэ талаасаа ийм хаалга ороод энэ талтаа ийм байгаад за тухайн юу гэдгийг ямар нэгэн онцлог орон зай байгаа бол тэр орон зай гарч байгаа шалтгаан нь юу юм бэ гэх маань тэр зүйл маань хамгийн гол нь явж концепттайгаа нийлж явах хэрэгтэй гэсэн санаа. Тэгхгүйгээр яадаг вэ гэхээр оюутнуудын хамгийн халдаад идэг юм маань энэ яг яаж чангууд мэдэхгүй. Тэг хэн мэдх юм? Яг яах гээд байгаа. Зүгээр л нэг юм хийцэн байдаг. Тэгхийн бол архитектор хүний ямар шаардлагагүй болж хувирж байгаа штэ. За бай. Яасан ч